Захим хөгжил инновац харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Алтан Од Франц улсад зохион байгуулагдсан дэлхийн сансрын бизнесийн 7 хоног арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр тэрбээр Thales Alenia Space, Nova Space, SpaceX зэрэг компани төлөөлөлтөд уулзаж санал солилцлоо. Монгол Улсын засгийн газрын 7 хоногийн хуралдаанаар нийтэд ил болгох төрийн 691 өгөгдлийн жагсаалтыг шинжилэн баталлаа. Түншлэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологиг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компани байршлаасаа үл хамааран татвараас гадна 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ. Захим хөгжил инновац харилцаа холбооны сайд Баатархүү Дэлхийн банкны Монгол улс, бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улсыг хариуцсан захирал хатагтай Мара Ворвик, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Тайхун Ли болон ухаалаг засаг 2 төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны ухаалаг засаг 2 төсөл нь 2023-аас 2027 оны хооронд хэрэгжих бөгөөд 1000 ахмадад захим ур чадвар олгох, технологид суурилсан 3000 ажлын байрыг бий болгох, төрийн байгууллагуудыг захимжуулж төсвийн зардлыг хэмнэх зэрэг 40 гаруй төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Дэлхийн шуудангийн холбооны Аз номхон талаан бүс нутгийн стратегийн форум Монгол улсад анх удаага зохион байгуулагдлаа. Энэ үеэр Дэлхийн шуудангийн холбооны ерөнхий захирал Масахито Мотокиг захим хөгжил инновац харилцаа холбооны сайд Баатархүү хүлээн авч уулзлаа. Талууд шуудангийн салбарын хууль эрх зүйн орчныг шинжлэх, сайн туршлага харилцан солилцох, хүний нөөц боловсон хүчнийг бэлдэх, техникийн тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Дэлхийн хэмжээний Unicorn компаниг Монгол улсаас төрүүлэх зорилгоор Баатархүү сайд салбарын хувийн хэвшлийн төлөөллийг баасан гараг бүр хүлээн авч шийдэлтэй уулзалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрч буй 7 хоногт Rookie Systems, ICT Group, Metagog, Namatic Bear Games компани төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо.